За Монгол гэвч идэхөө хэдүүлээ. Монгол гэвчгэд гол шугам. Одоо гол шугамын нэг ингээ бодчих хэдүүл. Энэ хоёр зураас. За тэгээ биер дээшээ босоо барьж байгаа гол шугамнаас биерний хамгийн нарийн үзүүрээр дэтэм эхэлнэ. За эхлэхийн тулд эхэллээ. Дэтэмний ард дараа дарсан чигээрээ шүдээ хийж өгөөд буцаж биерээ өргөөд гол шугамаараа нуруугаа татаад биерээ өргөнгөө гицээ гэдэг. За тэгээд биерээ үсэг бичих болгондоо янзлна. Биер бихээ нийлүүлнэ. За буцаагаад нуруугаа татаад Монгол бичгийн нуруу сайхан тэгшхэн байвал тэр үг маань өөрөө бас гоё харагддаг. Тэгээ одоо хамаг гоо сайхан нэх юм уу Монгол бичгийн нуруундаа байж байгаа. За ингээд за ингээд хамгийн гол нь нөгөө биерээр бичиж байгаа бол ийм нарийн зураасууд гаргаж өгөх хэрэгтэй. Иглэл төгсгөл биерийнхээ үзүүрийг хаяад за би үндэсний бичгийг 2008 онд Чойл усан жавын нэрмжит хэл хэрэгжлийн дээд сургуульд оюутан болж илснээр Монгол бичгийн анх эхнээсээ сурч эхэлсэн. Тэгээд тэр үеэс хойш тухайн үед манай сургууль чинь 2 дугаар курсээс биерийн бичлэг ордог. Биерийн бичлэгийн дугуулan ажил болдог. Тэгээд 2 дугаар курсээс биерийн бичлэгийн дугууландаа хэлсэж ороод тэгээд тэр цагаас хойш уран бичлэгтээр нөхөрлөд өнөөдрийг хүрч байна. Уран бичлэгийн суурь бол жижиг бичиг. Жижиг биерээр биерийн үзүүрийг өргөж дарж ашигладаг болохоор нарийн техник шаарддаг юм. Тэр ч үүднээс жижиг бичгийн суурийг сайн тавих юмсан гэж боддог анх баяр хүүхдийн урлан бүтээгтөвд 4 дахь жилдээ багшилж байна. Хүүхдийн урлан бүтээгтөв маань болохоор 3 монгол бичгийн ангитай. Монгол бичиг үтсэн хүүхдүүдэд биерийн бичлэг заадаг байгаа. Нөгөө анги маань болохоор хулсан үзгийн анги гэдэг. Энэ дугууланд маань 6 дугаар ангиас орлоо гэхэд 12 дугаар анги төсөл 6 жил тасралтгүй явж байгаа. Хүүхдүүд өөрийнхөө хэмжээнд сайн сурдаг. Ерөнхий боловсролын сургуулийн 6 дугаар ангийнхан Монгол бичгийн хичээлээр суур мэдлэгийг олж аваад үргэлжлүүлэн хүүхдийн урлан бүтээгтөвийн уран бичлэгийн дугууланд хамрагддаг. Иймд бичгийн хэв зөвшрээгүй бас үзэг бал хэрэглэж хэвшсэн хүүхдүүд энд биерээр үсэг бичиж сурцгаана. Үүний дараа 17, 18 дугаар зууны үеийн их бичмлийг тайлж унших, улмаар даган бичих дасгал хийдэг. Бичих зуур ингэж өөрийнхөө бичин хэмээн дураараа зохиогоод өөрчилж бичих оролдлого гарах тохиолдол байдаг. Хүмүүр дур зоргоор өөрчлөн бичээд сурчихвал юу болох вэ? Иймд өвлөгдөж ирсэн тэг уламжлалаасаа сайн суралцж байх ёстой гэж анх баяр багш сургана. За анх биерийн бичлэгээр бичиж байхдаа ер нь 17, 18 дугаар зууны үеийн нугалбар гэдэг одоо загтал эсвэл нэг судрын хэсгээс ч юм уу тийм хэсгүүдийг харж бас жоохон дагаж дуурайн бичдэг байсан. Тэгээ ерөнхийдөө бол бидний багш бидэрч яг өөрийнхөө үсгийн тэгийг судалсан тэр үсгийн тэгээ голчил заадаг байсан. Нэмэлтээр бол тийм 18, 19, 17 дугаар зууны үеийн нугалбар бичгүүдийг илүү харж бичижсэн. За миний хамгийн үнцэнтэй бүтээл гэвэл хувинд хадгалагдаж байгаа. Тэгээд хийжсэн бүтээл ер нь хамгийн том бүтээл гэж хэлж болно. Хамгийн том цаасан дээр хамгийн жижигнэр бичсэн тийм бүтээл байгаа. Урт нь 3 м 60 см, өндөр нь болохоор 140 см. Өндөртэй Их Монголын газрын зургийг фон хийгээд Их Монголын газрын зурган дээр 0.5 мм-т үсэн биерээр Монголын нууц тавчааг бүрэн ихээр нь бичсэн. Тэр бүтээл маань хамгийн том, хамгийн хүч хөдөлмөр шаардсан тийм бүтээл байгаа. Тэр бүтээлээ бичих гэж газар шалан дээр цаасаад дэлгэжээд 3 сар яг хэвтэйгээр бичижсэн. Тэгэхээр тийм маш үнцэнтэй сайхан бүтээлийг орлсон байгаа. Тэг гэдгийг энгийнээр тайлбарлавал үсгийн хэлбэр хэмжээ, харагдах байдал юм. Үсэг болгон өөрийн гэсэн эхлэл төгсгөл бас дүрмтэй байдаг. Биерийн бичлэгээр бичиж байгаа хүний хувьд үсэг хоорондын холбоос их чухал. Гидсний дараа шилбийг хэрхэн оруулах, шүдийг яаж нийлүүлэх гэх зэргээр анхаарч бичих шаардлагатай. Биерээр бичгээд өргөл таралт зохиолт хаялга гэдэг мэдээж тэр нь бас биерийн бичлэгийн нэг онцлог нь байгаа.
Тэгээд биерэн бичлэгээр бичгээд биерний үс маш зөөлөн, мотуу цаас маш зөөлөн, хоёр зөөлөн юмны хооронд бихийг оруулна гэдэг, биер бихээ тааруулна гэдэг маань маш чухал байдаг. Бих ихтүүл тэр мотуу цаас маань уугаад явцдаг. Багдуулвал тэр мотуу цаасан дээр бих гарахгүй, яг жигд гарахын тулд нөгөө хувь хүний мэдээж мэдрэмж маш их шаарддаг. Монгол уран бичлэг нь соёлын өв төдийгүй оюуны боловсрал, гоо-зүйн өндөр ач холбогдолтой. Зөвхөн бичгийн хэлбэр биш, сэтгэлгээний илэрхийлэл юм. Биерний зөөлөн үзүүрээр өргөлт даралтыг тааруулна, тохирсон хэмнэлийг гаргахад их цаг зарцуулдаг. Биерийг багахан хүчтэй дарахад л муутуу цаас бихийг ууж, бичгийн хэлбэр эвдэгддэг. Хэтэрхий өргөөд байвал бичиг бүдгэрч, бүдэг саарл болох улмаар бих гарахгүй тасалддаг. Тиймээс биер бихээ нийлүүлээд муутуу цаасан дээр цэвэр бичих нь уран бичээчээс өндөр мэдрэмжийг шаарддаг. Ингэж жигд амьсгалаар анхааралтай уран бичсэний дараа уран бичээч тамгаа дарах мөч хамгийн сайхан бахархлыг төрүүлдэг байна. Ингэж л бүтээл төрдөг. За Мөнх тэнгэрийн бичиг үзэсгэлэн маань болохоор 2011 онд анх 9 уран бүтээлчтэй эхэлж ирсэн. Тухайн үеийн сор болсон 9 уран бүтээлчийг сонгон авч оролцуулж байсан. Би болохоор 2012 онд дараа жил нь 15 уран бүтээлчийг шалгаруулж тэнд нь багтаж оролцсон байгаа. Тэгээ 2012 оноос хойш 2024 он хүртэл тасралтгүй оролцож байна. Би 2010 оноос хойш Ганбаатар хогштээр биерэн бичлэгээр сурч эхэлсэн. Тэр цагаас хойш маш их уран бичлэгийн олон найзуудтай болж байна. Тухайн үед хамт эхэлсэн одоо 4 хүн байдаг. Гурван баяр гээд нэг бүсгүй гээд. Тэгээд би тэд одоо 10 оноос хойш гимгүү сайхан нөхөрлөөд үзэсгэлэн уралдаандаа нэгээ хурцлаад цагаахнаар нэгэнтэйгээ өрсөлдөөд нэгнээсээ суралцаж судлаж явж байгаа. Хувь хүн өөрөө сонирхож уран бичлэгийг сурч судлыг бол хүн болгонд сурах үүд нь нээлттэй байдаг. Тэрнээс би өнөөдөр монгол хүчээр бичдэг миний хүүхэд заавалжгүй энийг өвлж авах нь гэсэн юм байхгүй. Мэдээж бид нар хүүхдүүдэд энэ үндснийхээ бичиг үсэг, үндснийхээ соёлыг хайрлаж, хамгаалж, хадгалуулах хэрэгтэй. Тэр үднээс бас уран бичлэгийг бичгэд бол хувь хүнээс мэдээж авьяас шаардна, хүч хөдөлмөр, мэдрэмж тэгээд хүнээс шаардж болох бүхэл юмыг уран бичлэг шаарддаг байна. Тэр бүгдийг зохицлоож төсвөр хатуужлын үндсэн дээр сайн уран бүтээлч нар төрдөг байна. Жил бүр сонин содон бүтээлийн санаа хайж, бас ч үгүй олонд гайхагдах бүтээл төрөх хүсэлтэд хөтлөгдөн туйрвсан 200 гаруй бүтээл түүнд бий. Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр Монгол бахархлын өдрийг тохиолдуулан ерөнхийлөгчийн ивэлдор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Мөнх тэнгэрийн бичиг Монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгээс сурах юм их. Түүнчлэн соёлын биет бус үеийн ач холбогдлыг ухамсарлан залуу үеийнхний дунд илүү их мэдлэг түгээхээр зорин ажиллаж байгаа түүнд энэ үзэсгэлэнд оролцох нь хамгийн үн цэнтэй. Уран бичлэг, монгол бичиг ер нь асар их ариун түүхтэй. Монголчууд бидний хамгийн том өв соёл багадаа 1000 гаруй жилийн түүхтэй гэж үздэг судлаачид. Тэгэхээр тийм том соёлоо ер нь сурж судлаж ирээдүй хойч болсон хүүхдүүд маань өв дээдсийг хийж бүтээснийг бахархан шинтэн үзвэл сайхан байхаа.